За ер нь бол шууд маань маш олон асуудал асууж тодруулаад авлаа. Бас үг хэлээ. Тэгэхээр яг хуу ер нь бол сая бид нар 3 сард 2024 оны хөгжлийн хөтөлбөрийн тайлбар хэлсэн. Энэ дээр бол үлгэний зарчмууд хоорондоо зөрүүтэй байна. Дүрм журм одоо журмууд хоорондоо зөрчилтэй байна. Мөн түншлэлийн хэмжүүнүүд тодорхойгүй байна. Энээс үүдээд одоо гүйцэтгэлийн үнэлгээ багаслаа гэдэг асуудал ярьсан. Мөн түншлэн гадаад зээлгээр болон одоо гадаадын төлөвлөлтөөр эсвэл төр хувийн түншлэлийн хүрээнд санхүүгийн шийдвэрийг нэгслүүдийн гүйцэтгэл бол маш бага байсан. Яг энэ асуудал маань 27 онд дахиад яригдах гэж санаа зовж байна да. Яг тэгэхээр энэ хооронд бол яг энэ төлөвлөгөөн дээр одоо төлөвлөгөөн дээр сэргэж байгаа хэмжүүнүүд за одоо үр дүнгийн үзүүлэлтүүд эдгээр нь одоо эднэрээ яг эдийн засгийн яамнаас болон одоо засгийн газрын одоо яг засгийн газрын шалгалтын одоо сайд маань яг энэ одоо хэсэгдээ нөгөө шинээр боловсруулж байгаа аргачлалаа бас хэрэгжилж амжаагүй юу? Яг энэ маань 27 он нөгөө 3 сард явсан яг тэр яриа үргэлжилж харахаар тийм нөхцөл харагдаад байна да. Тэгэхээр одоо энийг бид нэр нь яаж цаашдаа авч явах юм бэ? Яг ингээд 24 оны 25 оны бид нар дарааж хэлсэн 26 оны 27 хэлсэн. Гэтэл энэ жижиг хугацаанд яг энэ төлөвлөгөө юм чинь өнөөдөр бид нар засвараа хийж чадаагүй учраас нөгөө үнэлгээнд дээр хэмжүүнэн дээр дахиад дагаад явах юм шиг ийм асуудал бас харагдаад байна. Энийг хэвлэлээ байнгын хороол дээр маш нарийн яг хувааж аваад нарийн хийх шаардлагатай гэж харж байна. Мөн түншлэн одоо яг дэлгэрэнгүй танилцуулаад жишээлбэл тоон хэмжүүнүүдийн хувьд бол 24 оноор эслэлээд авахыг бол ойлгож байна. Жишээлх юм бол энэ яг хууль зүйн хүрээнд засаглал хүний нөхцөл байдал гэдэг одоо нэгэн дүрв дээр Монгол Улсын хурал дараах хуулийн засгийн газраас өргөн мэдээлэл байна гэдэг энэ дотор жишээлбэл казиногийн хууль, бооцоо морин уралдааны тухай хууль, төлбөрийн чадваргүйн тухай хууль гэх мэтчлэн нөгөө өмнөх парламентын дүргэн баригдаад батлагдаж чадаагүй буцчихсан хуулийн төлөвлөлтийг одоо өнөөдөр өргөн мэдээлэл явж байгаа юм шиг бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө бичиг цагаасаа боловсруулаад чинь ингээ копи пастигээ явмааргүй байна. Яг энийг өнөөдрийн нөхцөл байдал ямар байна бэ гэдгийг нэгтгэж харж явахгүй бол за энэ шууд уншихгүй юм чинь гэж байгаа юм шиг юм алдаатай байдлаар ингээ бичээд байдаг. Болмоор байна гэж хэлмээр байна. Тэгэхээр цаашдаа энэ танилцуулгын одоо ч бүр мөрөөр баганаар үүсгээр нь яг одоогийн байгаа нөхцөл байдлуудыг мэдээллүүдийг